За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ On Children гэх цуврал киноныхаа нэг анги болох ADHD is necessary гэх ангийг ярилцах болно. Тэгэхээр ер нь бол удаан хугацаанд бичлэг хийсэнгүү. Гэхдээ одооноос ер нь бол тогтмол хийхээр буцаад режимд орохоор болжээ. За тэгэхээр хэрвээ өмнөх бичлэгийг үзээгүй шууд энэ бичлэг рүү орж иж байгаа бол яг энэний өмнөх бичлэг дээр Mother's Remote гэх ангийг нь хийцэн байгаа. Тэгээд тэр ангийг үзнийхаа дараа энэ ангийг үзээрэй гэж зөвлөё. Тэгээд яг хоорондоо нэг ямар chronological холбоо байхгүй ч гэсэндээ ер нь бол тэр бичлэг дээр ямар цоврал вэ гэдгийг нь тайлбарлсан болохоор үзээгүй бол тэрийг үзчихэд тэгээд энийг үзээрэй гэж зөвлөе. За тэгээд олон юмнаас шууд кино руу орцгоё. За тэгэхээр хэдэн он жин бэ бүүмэд хүүхнүүд нь ирчүүдээс илүү павертай болсон. Ээжүүд нь бүгдээрээ биднийх нормал байдлаар хүүхэдтэй болох бус үр суулгацсан аргаар хүүхэдтэйж тухайн хүүхэд нь хэр амжилттай онц сурн түүнийг дагаад гэр бүлийнх нь амьдрал нь хэр баян чинэлэг тав тухтай амьдрах вэ гэдгийг шийдэгддэг нэг тийм нийгэм байдаг. Тэгэхээр энэ одоо хүүхдэд ямар их дарамттай байх нь ойлгомжтой байх үү те. Харин харагдаж байгаа ээж бол сургуулийн хамгийн ухаантай тэргүүнээ сурагчийн ээж нь болоо. Мэдээж дандаа л бусад ээжүүдэд яаж хүүхдээ миний өсгсөн түвшинд аваачих хэрхэн бэлдэх гэднэргээл баахан спич өгөөл байдаг. Энэ авгаа бол алд дээр нэр хүнд баян тансаглалтаа хэтэрхий живцэн баг юу ч хийж мэдхээр авгаа. Менеж охиноо дагуулад сургуулийн барилгаар явж байхад хідэн цагдаа нар муу сурлагтаа буюу шалгалтандаа унсан хүүхдүүдийг дагуулад амар ууртай албан хүчээр чирээд явж байхад нэг охины ээж нь үнэхээр тэсэлгүй гүйж очиод охиноо зүхтаалах гэдэг тэнд бөөн өөмөө самуун тариад хийчихнэ. Гэхдээ юутай ч санаагаар нь болж охиноо болон бусад зарим хүүхдүүдийг амжилттай оргуулад тахдаг. Энэ зур охин ээжийнх нь альчуур нь шороо болцсон байна гэд 0 ороод угаагаа зогсож байхад нэг танихгүй их орж ирээд Рова охинд нэг төлхүүр шиг зүйлийг өгдөг. Энэ чамайг аврах болно мээр утга битүү бүхий зүйлийг л ирээд байдیں۔ Дараагийн стендээр бид охины дүүн нь ер нь бол жилд ирэх тусам шалаар нэг болоод унаад байгааг олж мэддэг. Мэдээж ээж нь бол өөрөө ч гэрийнхаа багштайгаа ч хоёулаа тал талаас нь хичээх хийдэж охин яагаад жилдээ сайжирч чадахгүй л байгаад байгаа юм бэ л дээ. За тэгэхээр энэ нийгэмд амьдарч байгаа хүүхдүүд бол 13, 15, 18 наснда нэгэн төгсөлтийн шалгалт мэд зүйлийг өгдөг. Харин тэр шалгалтын дээр 20-с доош оноо авах юм бол тэгин advancement program гэж нэрлэгдсэн ер нь бол хүүхдийг хоцрогдлыг арилгах газар руу илгээдэг гэдэг ч яг үнэндээ шүү дээ. Улсаас нь муу оноос хүүхдүүдийг зүгээр л устгалд оруулцдаг. Учир нь тухайн үр суудсан амжилтгүй төсөл болж хувирлаа гэж үздэг юм шиг байгаа заяа. Тэгэл зүгээр л 20-с доош авах юм бол алаачдаг л гэсэн санаа. Харин энэ ээжийнх нь ангир дээр нь харагдаж байгаа зүйлт нь хүүхдийнх нь дүнтэй нь шууд холбоотой ба хэрвээ дүн нь муудаад ирвэл нэгээрээ унтарч эхэлдэг юм байна лээ. Тэд ер нь бол нэлээд сандарч эхэлсэн ээж нь Рова охиныг дагуулаад шалгалтын дээр муу авсан буюу City Center гих өнөөх манай хоёрын амьдардаг тансаг хотхон бус Pigeon Cage гих ядуусын хороолол тавиачаад охиныг хичээхгүй бол ийм л тэрээд ухтаж авна гэх талаас нь ойлгуулах гэж байдаг. Яг охин ч гэсэн иймэрхүү газар амьдрна гэдэг нэг тийм тэргээл нэг бодсол ахaltaа. Нэг өдөр ээж нь гэрэл нь унтраад эхэлсэн болохоор тэрийг альчуураараа арай их нуун барин хүнтэй таарчихгүй юмсан гэж санаа нилээн заваастай грошери хийж байгаад хотхныхаа үүдэн дэрсэн чинь нэгэн ээж хүү хоёрын хамаг ачааг нь зөөг өстэй. Хүүгийн ээж чинь энэ бүхэн чамаас олж байгаа юм гээл хүүгээ хараагаастай, уйлаастай, өмөө самуун дэгдэгээстэй. Тэрийг нь харсан мань ээж бүр өөрийг нь тэгэх цаг нь дөхөж байгааг мэдээд бас л хөөрхөн айгаастай. Харин Рова охин болохоор хичээл дээрээ огт юм хийдэггүй бүр багштайгаа хэрэлдээд чи ийм өөдгөртэй заад юм байж өөрийгөө энэ зах хэмжээний багш гэж бодоо юу? Тэргээл бас нэлээ хүмүүжлийн доголдолтой хүүхэд байсан байдаг шүү. Сургуулийн юм жижигэн дуудаж Роваг ер нь бол ADHD-тэй байх ундар магадлалтай. Тэгэхээр охиноо айлуулах, депрешнд оруулахгүй байж тайван байх хэрэгтэй. Этэр гэж зөвлөдөг. Манай Рова тэгсэн нэг өдөр сургууль дээрээ цэвэрлэгээ хийж байснаа. Багшийнхаа санаандгүй цогцсон чинь нөөнөх нь уушлалт гуйжхаа гэсэн чинь чадахгүй тэргээл урдаас нь хэрэлдээстэй. Тэгснэл бүр багш намайг зодсон гээл орилж хашгирч гүйж байснаа. Нэг дээвэр дээрээс яг одоо би унж өглөө гэтэргээл бөө сенсац тариал зүгээр. Гэхдээ яг ангийнхаа наазан гихник бандан түүнийг унахаас нь сэргийлж амждаг. Яа ихтэй бүр нэлээ эрхийн балаа хүмүүжлийн доголдолтой охин байдаг шүү нэрээ. За тэгсэн байна шүү дээ. Мань охин яг үнэндээ зүгээр л ээжийнхаа хийгснийг нь л хийж байгаа дээрээс юм байна лээ. Яг уу ADHD-тэй энэ бүрэн онцлогдохын тулд дор хаяж 6 сар орчим болдог. Тэгэхээр тэр хугацаанд шалгалтандаа орохгүй өнждөг юм байна л да. Тэгэхээр ээж нь охиноо сургууль дээр тэнийг юм шиг жүжигэл гэж тушаал өгсөн юм болж таарч байгаа.
Тий. Хялгалтаас ер нь бол жоохон зүхтаагаад тэгээд нэг тийм арга цаасан байдлаар л бай гэж хэлсэн юм уу да. Тэгснэ охиндоо нэг цаасны хотог өгөөд маргааш хүүхдүүд чамд өрсөн өдрийн бэлэг өгөхөд чи наадахаараа уутыг нь задлаарай гэж тийм. Гэхдээ охин яг анги дээрээ задлахдаа яагаад ч юм хутгаараа задлж чаддаггүй. Тэгээд түүнийг нь ээж нь ангид нь байршуулсан нэг амар сүртэй камеруудаар хараа суучдаг. Мэдгүй бүх эцэгчүүд нь үнэхээр юм камертай мүү эсвэл манай хүн нэг тийм privilegeтэй болоод ингэж камер хянаад байгаа мó бүү мэд. Оройн охин гэртээ харихад нь ээж нь уурлаад яагаад хутгаар нэгээгүй гэдэргээл. Охин харин би сургууль дээр өөрийнхөөрөө байж болохгүй мүү ээж. Би маш их хичээж дүнгээ ахиулах болно гэдэг чи ээж нь уурлаад тэр боломжгүй. Нэг ч өдөр чамааг дэлхий зөвшөөрөхгүй гэд яваад өгдөг. Харин охин хичээлээ хийж байгаад орой танихгүй ихчийн өгсөн төлхөөрийг олоод ээж дээр очиод энэ талаар мэдэх хэсгийг нь асуухад нь ээж нь бүр мэдхээр барах уу бүр нэлээ сандарсан харагддаг. Тэгээд юутай ч охиноос нь төлхөөрийг нь ээждээ өгөхийг хүсээд өөртөө авчнаа. Тэгсэн тэр төлхөөр нь яхаа түүнийг алтан медальтай ээж болгосон хүү буюу өмнөх суудсан модон дунд байшин барьж байгаа. Тэгээд тэр байшингийнхаа төлхөөрийг нь ээждээ өгөхөөр ирсэн чинь ээж нь урдаас нь ер нь бол надад тийм зүйл хэрэггүй. Надад зөвхөн алтан медаль буюу хөрөнгө, эрх мэдэл, нэр хүндэл хэрэгтэй гэж хүүдээ хэлсэн юм байна лээ. Ер нь бол хүүгийнхаа мөрөөдөл зорилго руу зүгээр л түй юм аа гэж хэлчихэж байгаа байхгүй юу. За тэгээд ер нь бол энэ хүн маань бол ямар нэгэн байдлаар үхсэн. Тийм. Тэгээд хүн үхсэн болохоор дараагийн суудсан манай руугаа гарч ирсэн болж таарж байгаа. Маргааш нь ээж нь хүүн шүн зүүдэнд нь орж ирснээс нь ч юм уу охиндоо дахин нэг удаа боломж олгож сургууль дээрээ жүжих хэрэггүй харин маш их хичээж дүнгээ сайжруулцгаая гэж охиндоо хэлдэг. Мэдээж руугаа ч гэсэн бөөн баяр хөөрүүлэлгүй яах вэ? За тэгэл охинч дээр ээжнч дээр хоёулаа маш их хичээж эхэлнэ. Нэг өдөр охин номын сангаас хаах цаг нь болсон болохоор гараад явж байхад нь өнөөх танихгүй ихч түүнийг гитээд хүлээж идэг. Тэгэд ер нь бол өнөөх advancement program болон хүүхдүүдийг устгалд оруулахыг л хэлж байгаа. Тэгээд чи ч гэсэн хэрвээ ADHD-тэй гэж батлагдах юм бол чамайг шууд устгана. Танаа ах чинь ээжээс чинь болж гүн сэтгэлийн хямралд ороод өөрөө амиа хорлсон. Ээж чинь чамд машины ослоо гэж хэлсэн л ах л та. Гэхдээ яг үнэндээ бол танаа ах чинь зүгээр л амиа оролцсон. Эдэргэл баахан үннийг нь охинд нь хэлж өгдөг. Эхэндээ охин итгэхгүй л дээ. Харин энэ танихгүй ихч болоо нэгэн цаг үед Ровагийн ээж шиг хамгийн оргилтон явсан ээж байсан ба түүний хүүн хүүхдүүдийг дүнгээр нь ялгах хана буруу тогтолцоо мөн устгалд оруулна гэдэг хүний яснаас гажууд зүйл гэж тэмцэж байгаад алуулцсан юм байлээ. Тэгээд Рова охиныг дахиад түүний ээжийнх нь гараар нь алуулмааргүй байсан учраас охин дээр ирээд тэр зүйлсийг хэлсэн нь тэр. Охин харин ахийнх нь үхэл яг юутай холбоотой болохыг нь олж мэдхээр түүнийг дайрч шоронд суугаад гарч ирсэн хүн дээр очиод яг юу босон талаар нь олж мэдхээр болдог. Харин ах бол мэдээж тухайн үед би дайрсан. Гэхдээ хүү өөрөө машин дээр өгөөгээд ороод ирсэн. Би өгтгөн жалбаар дайраагүй. Гэхдээ хамгийн сонирхолтой нь хүү амьсгай хураах үед хэлсэн хамгийн сүүлийн үг нь баярлаа гэж байсан. Яа тэгэхээр одоо түүнийг одоо энэ их зовлонгоос нь салгасанд нь баярлаа гэж хүүгийн хэлсэн зүйл нь болж таарж байгаа. Гүнх таяа. Тэгээд Ровагийн ээж нь машины жолоочийг энэ хэргийг үүрээд орвол түүний ээжд нь яаж он сурлагтай хүмүүжлтэй хүүхэд өсгөх талаар премиум вакцыг үнэгүй болгоно гэж шаасан юм байна. За тоглосон тэр премиум нэтер хот шүү зүгээр зөвлөгөө өгч зааж сурганаа л гэсэн юм байна л дээ. Ер нь бол тэр цагаас хойш охины дүн нь улам бүр муудсаар л ээжийнх нь ингрийнхэн гэрэлнүүд нь нэг нэгээрээ унтарсаар л. Нэг өдөр хичээл босоход нь охин аажинтэй өнөөх танихгүй өгчийг хэлсэн зүйлсийн талаар нь ярилцаад асуухад нь мань хүү харин мэддэг болж таардаг. Гэхдээ мэдээж энэ талаар ийм паблик газар ярих нь маш аюултай хэрэг. Манай хоёрыг яриа сууж байхад нь ээж нь өнөөх айхтар камераараа олоод харцсан. Тэгээд хүүгийн гэрт нь явж очиод ээжээс нь хүүгээ охиноос маань хол байлга гэж хэлдэгч ээж нь бол суйлаараа чи. Би хүүгээ эрх чөлөөтэй дураар нь байлгадаг хүн. Түүндээч би хүүдээ маш их итгэдэг. Тэр гэсэн чинь манай ээж бүр шокроод баахан доромжилж байгаа л яваад өгнө. За тэгэл ер нь бол охин өдөр бүрлээ танихгүй их чинь хэлсэн зүйлсийг нь бодоод айсан сандарсан байдалтай байсаар нэг өдөр аажны гэрт нь яваад очдөг. Тэгсэн аажны ээж нь тосч аваад нэгэн агууруу дагуулад яваадахна. Харин тэр замд нь аажны ээж нь энд амьдрал ямар байдаг? Хэрвээ хүүхэд нь хичээлдээ муу байх юм бол тэр бол ээжийнх нь хариуцлах тул хүүхдийг нь устгаад ээжийг нь дахиж үр суулгахгүй. Ер нь бол элсэн цүлд абандон хийсэн мэт болгодог. Харин хэрвээ хүүхэд ямар нэгэн гажигтай болвол тэр нь үр суулгацсан аллаа гэж үзээд хүүхдийг нь устгаад ээж нь дахин нэг үр суулгаж өгдөг. Түүнийг сонсон охин ээжигээ бодоод айгаад ухаан алдаад зэрхэд нь нэгэн үзэсгэлэнтэй газар сэрж маш олон хүүхдүүд ирэх дураараа баяр баясгалантай байхыг нь олж хардаг. Тэр дунд нь хэрвээ санаж байгаа бол манай удирдлагатай ээж тэр гардаг хоёр маань туугаад явж байдаг. Тэ үзээгүй бол тэрийг үзээрэй гэж зөвлөе.
За харин энэ газар болохоор өнөөх киноны ихэнд өөмөө самуун болоод зүхтаалгасан хүүхдүүдийг оргнуулж байгаа газар. Мөн энэ хавийн хүүхдүүдийг нь ядчил шалгалтандаа тэнцэх хэмжээний болох гэж бэлтгэж байгаа газар гэх юм уу? Мэдээж манай танихгүй ихчил энэ газрыг өдөртөн чиглүүлж байгаа. Энд байгаа бүх хүүхдүүд ямар нэгэн хобби, сонирхол, мөн чаддаг зүйлстэй байдаг. Харин манай охин болоод байхад эдгээрээс алийг нь чадахгүй гэдгээ ухаарч жоохон гунигтай байж байгаа да. Нэгэн захиан дээр надад ийм сайхан амьдрал байдаг гэдгийг мөн өөрийнхөө төлөө ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй болохыг ойлгуулсан та нарт маш их баярлалаа. Би дахин нэг удаа ээжтэйгээ ойлголцох хэрэгтэй бололтой гэсэн захааг үлдээгээд охин маань буцаад гэртээ харнаа. Мэдээж очихдоо ээж нь хоол хийцэн хүлээж өгдөг ба охин түүнээс уучлалдаггүйж ээжээ танд тайртай үздэй. Би өөрснийхөө төлөө үнэхээр хичээх болно гэсэн чинь ээж нь зүгээр дээ охин минь. Ээж нь үргэлж чиний хаталт байх болно. Эдгэрэл нэг л с ิจ гтэй харагдаад байдаг. Тэгсэн охинд хордоох хол өгсөн байж таарсан уу? Яасан уу манай охин усанд орж байгаад ухаалдаж унаад эмнэлэгт хүргэхэд нь түүнийг ADHD-тэй гэдгийг нээж нэмжт нарт худлаа матаад охиныг ч ADHD-тэй болохоор үйлдвэрийн алтаа гээд устгалд оруулахар болоод манай охин ч амин гүйж их л тэмцэх хэдийч ээж нь үнэхээр хатуу өөрийгөө гэсэн амтан юу ч хийхгүй охиноо явуул атгахдаг. Яа. Охин ч мөн ах шиг адил сүүлийн хэлсэн зүйл нь баярлаа байдаг. Яа, арай. Зүгээр л хүүхдээ ураа алаачлаа шүү дээ. Тэгэд ээж нь мэдээж хууль ёсоор дахиад нэг үр суулгуулад авнаа. Дуг хийгээд сэрэхэд нь өнөөх агуу дотор сэрэх ба манай танихгүй их чи хулгаалаад аваад ирсэн бол л та тэр хоёроос та баахан юм ярьж гарнаа. Чиний наад суулгуулсан гүрчин зүгээр нэг энгийн иммигрант хүний үр штэ. Чи 15 жилийн дараа дахиад л наад хүүхдээ алах болно. Яах гэж ингэж амьдарч байдаг харах ухаа хүүрвэ. Роо чамд ямар их хайртай байлаа. Чи яаж охиноо алж чадчихна. Тэр гисэн чинь менеж бүр дүрдээ орцсон. Ер нь бол ядуусыг ядуучихаарай л дуусна. Та нар хизээж энэ нийгэм болон тогтолцоог үгүй хийж чадахгүй тэргэл баахан дохлоо аашч өгнө. Тэгээд тэндээс гараад гэрлөөгөө алхасаар орж ирэхэд стен солигдож хэдэн сар өнгөрсөн бололтой мань хүнийг эдсэн нэлээд урагш тэмүүлсэн харагддаг. За тэгэл менеж сурсан ёсоор өөрийнхөө туулсан амьдралын замналаа ном болгож өөрийгөө дэврэгсэн байдалтай бичээстэй. Мэдээж өнөөх агууд байсан хүмүүсийг бүгдийг нь цагдаа нарт матаад ус дуулцсан ээжүүдийг нь гашууд автуулсан ойлгомжтой. Тэгснэ өөрөө нэг тийм нэвтрүүлэг ч юм уу эсвэл тийм номын нээлт ч юм уу нэг зүйл дээр өөрийнхөө алтан медальтай ээжийг нь тэмдэглэл гэсэн номоод танилцуулахдаа хүүхдээ хүмүүжүүлэхийн хамгийн фундаментал зүйл нь бол хайр юм. Өөрийгөө мөн хүүхдээ хайрлах нь энэ бүх зүйлийн эхлэл. Гэснэ хамгийн сүүлийн хийсэн үг нь өөрийгөө л хайрл. Тэр үед ямар нэгэн шийдэл байж л таарна гэснээр энэ ингээм дуустдаг. Мэдээж энэ удаач гэсэн хүүхдийн сэтгэл зүй гэдэг зүйл аав ээжийн дарамт шахалтаас болж яаж өөрчлөгдөж болдгийг бид дахин нэг удаа олж харлаа. Тэгэхээр энэ бичлэгийг үзэж байгаа олон насны хүмүүс, дунд хүүхэдтэй эсвэл ирээдүйд хүүхэдтэй болох хүмүүс байгаа учраас синкийн зүгээс нэг зүйлийг захиж хэлэхэд хизээж битгий хүүхдийг ийм байдлаар шахаж депрешнд оруулж амиорлох хүртэл нь зовоогоорой гэж хүсье. Та нар одоо өөрсдөө л тэр хүүхдийг хүсэж бүтээсэн болохоос тэр хүүхдүүд өөрсдөө та нарт нисэж ирдэггүй шүү дээ. Тэгэхээр хариуцлагатай байж мундаг, кул аав ээж нар болоорой гэж хүсье манайхаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.